Сайн байцгаана уу? Soul Sisters давтай морил Нора байна. За өнөөдрийн бичлэгээрээ хэрвээ та сүнслэг аялал гарахаар бэлдээж үүн рүү орж эхэлж байгаа бол хамгийн суур эхлээд хийх ёстой зүйлийн тухай ярилцсан. Энэ юу вэ гэхээр оюун санаагаа зэгцлэх. Тэгээ сүнслэг аялал, сүнслэг өсөлт хөгжил 3 түвшиндөө явж идэг оюун санаа. Сүнс мөн биеийн түвшинд явж идэг. За тэгэхээр тэр сүнсний түвшинд хүрэхдээ өөрийн зүрх сэтгэл, intuition зүүн совингоо сонсохын тулд эхлээд бид нэр оюун санаагаа зэгцтэй байлгах хэрэгтэй. Оюун санаагаа зэгцлэн гэдэг нь бол зөвхөн стресс ядаргааг багасгах төдий биш, харин сүнслэг зам руу нэвтрэх хаалга болж байдаг. Сэтгэл үүмэнтэй үед бид дотоод дуу хоолойгоо сонсож чаддаггүй. Тэр дуу хоолой нь юу юм бэ гэхээр бидний higher self-ээс илгээж буй дохио мессеж бидний жинхэнэ зам мөр байдаг. Тиймээс сэтгэлээ зэгцлэх нь зүгээр нэг амар амгалан мэдрэх тухай биш, харин өөрийн зам мөрийг олж шинэ ухамсарын төвшөнд нэвтрэх хаалга юм аа гэж ойлгох хэрэгтэй. За өнөөдөр бид нар юу ярих вэ гэхээр нэгдүгээрт бодол ба ажиглагчийн хүч, хоёрдугаарт амьсгал ямар чухал үүрэгтэй байдаг, mindfulness-ийг хэрэгжүүлэх, чимээгүүд буцах нь ямар сүнслэг хөгжил тустай, үүний чухал нөлөөний тухай ярьж ойлголсон. Гуравдугаарт өөрийн дотоод гэрэлтэй хэрхэн төвлөрдөг вэ тухай ярилцсанаа. За тэгээд дүгнэлт хэсэгт journaling and mapping буюу тэмдэглэл хөтлөхтэй яг яаж хөтлөвөл илүү зүгээр байх уу, юу бичиж болох уу, мөн энэ оюун санааны газрын зургийг хэрхэн гаргадаг талаар оюун санаагаа зэгцлэх хамгийн хүчтэй практик аргыг танилцуулнаа. За нэгдүгээр хэсэг буюу бодол ба ажиглагчийн хүчтэй сэтгэлээ зэгцлэх эхний түлхүүр бол бидний бодолтой харьцах харилцаа байдаг. Үнэн дээр бид нар ингэ чимээгүй болоход танд юу үлддэг вэ гэхээр танд амьсгал бодол хоёрчил үлдэж байгаа шүү дээ. Өдөр бүр 60,000 бодол бидний тархиар дамжиж гарч байдаг. Тэдгээрийн 80% нь өмнөх өдрийн давтагдсан бодол байдаг. За тэгээд тэр 80%-ийнхаа бас 80% нь ихийнх нь айдас, эргэлзээ, дутагдлын өнгө аясыг агуулдаг. Бодол бол зүгээр ч нэг төр зүрийн дуу чимээ биш, энэ бол энергийн код гэж ойлгох хэрэгтэй. Таны бодол таны vibration буюу долгионыг үүсгэж байдаг. Vibration-аараа та өөрийн амьдралыг татаж байдаг тийм. Vibration-аараа та өөрийн бодит амьдралыг бүтээж байдаг. Quantum physics-ийн хамгийн алдартай туршилт болох double slit experiment гэж байдаг. Гайхамшигтай зүйлийг харуулсаа. Энэхүү туршилт нь юу вэ гэхээр электроныг ажиглахгүй үед тэр олон боломжит хэлбэрээр оршиж байдаг. Харин ажиглах үед тэр нэгэн бодит зүйл болж хувирдаг. Хэлбэржиж эхэлдэг гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ухамсар өөрөө бодит байдлыг өөрчилдөгөө. Бид зүгээр ажиглагч биш, бид бол бодит байдал бүтээж буй хамтран бүтээгчид гэсэн үг. Энэхүү ойлголт Joe Dispenza доктор юу гэж хэлдэг вэ гэхээр таны бодол мэдээлэл дамжуулж таны биед биохимик бий болгодог. Таны сэтгэл хөдлөл бол энэ мэдээллийн дохио гэж хэлдэг. Та бодлоо өөрчилбөл таны энерги өөрчлөгдөн, таны амьдрал өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ оюун санаагаа зэгслэн гэдэг нь болохоор бодлоо чимээгүй болгох биш, харин бодлын эзэн болох тухай юм аа. Сэтгэл үүмэнтэй үед бид бодлоо үнэн гэж итгэдэг. Харин сэтгэл санаа оюун ухаантай зэгцтэй үед бид бодлоо гадна талаас нь ажиглаж чаддаг. Бодол бүр үнэн байх албагүй, би энэ бодолд удирдагдах албагүй гэдгийг ойлгодог. Энэ нь юу юм бэ гэхээр жинхэнэ эрх чөлөө. Та бол бодол биш, та бол бодлыг ажиглагч. Ажиглагчийн байр суурьнд очих үед та өөрийн кармагийн давталтыг ч таслах боломжтой болдог. Учир нь бодол давтагдах бүрд нэг энергийн хэм маягийг бүтээж байдаг. Тэр давталтаас л бидний бодит амьдрал үүсэж байна. Тэгэхээр хэрвээ бид нэр 80% та өмнөх өдрийн л бодлоо бодоод авах юм бол хэрвээ та өөрчлөгдөе, өөрийн шинэ зам мөрийг олъё, хайж илрүүлье гэж бодсон ч гэсэн таны бодлын 80% өмнөх өдрийн бодол байх юм бол яг л өмнөх өдөр юу болсон тэр чинь л танд тохиолдож өөрчлөлт, шинжилэлт ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр үүн дээр mindset талаас нь тайлбарлах юм бол хоёр mindset байдаг. Тэгээ нэг нь болохоор fixed mindset, нөгөөх нь growth mindset. Fixed mindset нь ямар вэ гэхээр за би бол ийм л төрсөн, манай удмынхан юм, би өөрчлөгдөх боломжгүй гэж үздэг итгэл үнэмшил. За нөгөөх нь болохоор growth mindset буюу үргэлж өөрийгөө энэ амьдралд суралцагчийн байр суурьнд тавьж чаддаг. Суралцагч байснараа гадаад орчин, цаг агаарын үзэгдэл, тантай зөрөөд өнгөрөх хүмүүс, харьцаж байгаа хүмүүс тэдгээрээсээ бүх зүйлээс суралцах боломжтой болж эхэлдэг. Тэгэхээр
Энэ суралцагчийн байр суурийг тархины талаас тайлбарлах юм бол бид нар шинэ зүйлийг сурах бүрт нейронууд хоорондоо холбогдож шинэ замыг бүтээж идэг те. Энэ нь одоо физик талаасаа ч гэсэн хэрвээ та өдөр бүр нэг л замаар алхдаг бол тэр замаар алхах үед юу байгаа, юу тохиолдохыг урьдчилан мэдэж чадна штэ. Тэгэл яг л тэр замаараа л алхах нь таны бодит байдал яг нэгэн хэвэн байна гэсэн. Хэрэв өөр зам мөрийг гарган алхаж чадвал танд юу тохиолдохыг та мэдгүй гайхамшигт боломж, одоо гайхамшигт өөрчлөлтийн эхлэл, шин зүйл, шин туршлагыг та илрүүлж байна гэсэн. Тархин дотор хүртэл яг ийм процесс болдог. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та хүн хүртлээ өөрийгөө хөшөрлөө гэж бодохгүйгээр байнгын тархиндаа шин замыг үүсгэж чадна гэсэн үг. За хоёрдугаарт нь болохоор амьсгалын тухайд. Оюун санаагаа цэцэлдэх хоёрдугаар түлхүүр бол амьсгал. Амьсгал бол зөвхөн физиологийн хэрэгцээ биш. Энэ бол бидний оюун санаа сүнсний гүүрэн. Ихэнх хүмүүсийн амьсгал нь өнгөц хурдан байдаг. Цээжиндээ энүүхэндээ амьсгалж байхад болохоор юу болдог вэ гэхэд симпатик мэдрэлийн систем дээр ажиллаж идэг. Энэ систем нь болохоор одоо нөгөө fight or flight буюу зүхт эсвэл тэмц гэсэн горим. Энэ бол стрессийн хариу үйлдэл, стрессийг маш их ихсгэж байдаг. За энэ survival mode буюу амьд үлдэхийн төлөө өрсөж байгаа энэхүү үе бол бидэнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Бид нар стресст орсон үедээ ажиглавал маш гүйхэн цээжээ төмбөлзүүлж амьсгалж байгаа. За энэ нь болохоор энэ яагаад бидний биед тогтон сууршиж үлдсэн бэ гэхээр одоо амьтнаас цухтахтай аюул орсон үед асал аваарт орохын өмнө буюу маш хурдан бодлоггүйгээр хариу үйлдэл үзүүлэхийн тулд энэ систем биднийг аварч хамгаалахын тулд бидний биед тогтсон. Гэвч одоогийн энэхүү нийгэмд байнгын бид нар энэхүү горимд ажиллаад байгаа. За энэхүү горим болохоор хүний хамгийн төгсгөлийн root chakra буюу тэр адгууслыг шин чанарыг агуулж идэг. Хүн бол тал бурхан, тал одоо амьтналыг шин чанартай ийм хайбрид оршихуй юм аа гэж үзэж байгаа тий. Тэгэхээр бид нар байнгын симпатик мэдрэлийн систем дээр оршоод ах юм бол байнгын тэмцэл амьдралыг ерөөсөө дайн гэж хардаг. Тэгэл амьд үлдэх хүсэлтээр бүх үйлдэл хөдөлгөөнд тулгуурлаж гар. Ямар мэдрэмж, ямар дэлгөөнд давтамж ялгарах вэ гэхээр дандаа хатаархал, надаас илүү гарчгүй дээ, миний хоолыг булаах вэ гэд дандаа хүмүүстэй өрсөлдөх тэр стейт дээр байгаад байдаг. Яг үнэндээ бол бид нэг хамтдаа нэгэн хувьсэл илүү өндөр ухамсарын түвшин рүү тэмүүлж байгаа. Бид нар хоорондоо одоо өрсөлдөх ямар ч шаардлагагүй болсон нөхрийн хэрэг бүтүүл ууг нь бол өөрийн хэрэг бүтгэхэд тэр нийгэмд амьдарч байгаа хэдий ч бид нар симпатик мэдрэлийн системээ хэтэрхий их ажиллуулснараа стресст ордог. Тэгээд амьсгал гүйхэн байгаагаа та ажиглаж мэдэх хэрэгтэй. Энийг одоо хамгийн физик биен дээр илэрхэмж нь юу вэ гэхээр амьсгал гүйхэн он удаан жил явсныг илтгэх зүйл чи юу вэ гэхээр таны хуян хөөрөх, мөр хөшөх, хүзүү өвдөх, толгоороо өвдөх болдог. Амьсгал ингээд гүйхэн байгаа үед бид нэр ингээд мөрөн дээрээ маш их ачаал аваад тэр хэсгийн булчин чангаруулж байдаг. Тэгэхээр хэрвээ таны хуян хөөрдөг бол тодорхой та энэ амьсгалыг маш гүйхэн авдгаа гэсэн. Гидсээрээ гүнзгий амьсгал аваад эхлэхээр парасимпатик мэдрэлийн систем идэвхждэг. Энэ нь ямар систем юм бэ гэхээр rest and digest буюу амарч нөхөн сэргийх горим. Энэ горимд шилжснээрээ зүрхний хэмжигдэрнэ, цусны даралт буурна, биеийн эдсүүд нөхөн сэргэн, сэтгэл санаа тайвширч, физик биеийн талаасаа таны оюун санаа цэгцрэх боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр та няраа хүүхдийг ажиглаад үзээрэй те, гидсэн ингээд бөмбөлзөд их хөөрхөн амьсгалт нь штэ. Бид төрхтөө ууг нь тэгэж амьсгалдаг. За тэгээд зөвхөн бодит аюул те, зүхтаж тэмцэх үед ан амьтан дайрах ч юм уу тэр бодит аюулын үед л бидний симпатик мэдрэлийн систем идэвхжиж байх ёстой байдаг. Тэгэхээр энгийн тайван байгаа байдалтай өдөр тутмын амьдралдаа бол бид нар парасимпатик мэдрэлийн системээ идэвхжүүлсэн байх хэрэгтэй. Тэгснээрээ бидний бүхий л одоо эрүүл мэндийн талаасаа ч ихсэн амарч нөхөн сэргэх боломжтой болдгоо. За тэгэхээр энгийнээр бол симпатик гэдэг нь болохоор аюул тариулах горим, парасимпатик нь болохоор амар тайвны горимоо гэж ойлгох хэрэгтэй. Иймээс та гүн амьсгалаа авах бүртээ зөвхөн агаарыг авч байгаа юм биш, харин эдгэрэл, гэрэл, амар амгаланг авч байна гэж ойлгох хэрэгтэй. Йогийн уламжлалт болохоор амьсгалыг прана, хятадын уламжлалт чи гэж нэрлэдэг. Энэ бол амьдралын энерги, таны амьдралыг тэтгэгч энерги.
бодоод үзээрэй те, хэрвээ бид нар амьсгалаа түгжээд амьсгалахгүй байх юм бол ухаан алдаа дундждээ штэ. Тэгэхээр бид нар consciousness буюу тэрхүү ухамсараар амьсгалдаг. Зөвхөн хүчил төрөгчөөр амьсгалаад байгаа юм биш те. Химийн элемент рүү хувируулахаар л энэ хүчил төрөгч гээд ингэж ойлгогдоод байгаа болохоос яг үнэндээ бид нар цэвэр тэрхүү ухамсар амьдралыг тэтгэгч энергиэр амьсгалдаг юм шүү. Тэгэхээр энийг та хэр ухамсартай гүнзгий авч биендээ шингээж чадна. Тэрхүү эд эсийг тэтгэгч энерги таны бие рүү урсан орж байна. Орчин үеийн одоо амьсгалын дасгал breath work-д болохоор Wim Hof holotropic breathing гэж байдаг. Одоо амьсгал зөвхөн биед төдийгүй ухамсарт нэвтэрч айдас сэтгэлийн гүн шарахыг чөлөөлж болдгийг баталдаг тийм амьсгалын арга байдаг. Бясалгал ч гэсэн энэхүү амьсгалын дасгалтай маш адилхан. Бясалгал бол бодлогүй болох оролдлого биш. Энэ бол бодлын чимээний цаадах нам гүмд буцаах урлаг гэсэн higher self-тэйгээ холбогдох гэсэн. Тэгэхээр та бодлыг бол үүл гэж бодох хэрэгтэй. Жинхэнэ та бол тэрхүү үүлний цаадах тэнгэр юм аа. Тэгэхээр үүл бол яаж ч хувирж болно, ихсэж болно, багасч болно. Үүнийг ажиглах хэрэгтэй. Чимээгүүд суух бүрдээ таны vibration өндөрт өргөгдөж энэ амьдралын их далай ухамсарын тэрхүү далайд harmonize хийж тэрхүү flow урсгал хялбар нэвтэрч түүггүй зовлонгүй урсаж одоо амьдралаа амар өндөр хичээл зүтгэлгүйгээр те зүхтааж тулалдахгүйгээр жолоодон одоо цагтаа орших боломжийг олгодог. Тэгэхээр манайхаа амьсгалаа анзаарах, амьсгалын дасгал хийх бол маш чухал байдаг. Энэ бол ерөөсөө тийм энгийн зүйл биш. Зөвхөн амьсгалын дасгал хийсээр агаад гэгээрсэн зөндөө олон лам хувраг нарын ч гэсэн түүхүүд байдаг. Энэ амьсгал бол зөвхөн нэг хүчил төрөгчийг аваад байгаа зүйл биш. Амьдралыг тэтгэгч энергийг та цэвэр ухамсараар амьсгалж байгаа гэдгээ ойлгож ухаарад энэхүү амьсгалыг гидсээрээ, гүнзгий, хөөхөн ялах хүүхч амьсгалах орлого тасгалыг хэрэгжүүлж хийж байгаарэ. За тэгээ Soul Sister Instagram-ийн 11:11 хуудсанда энэ бүхнээ товчлоод оруулна. Мөн амьсгалын тасгалыг заах учраас Instagram-тайгаа хамт байгаарай. За тэгээ бичлэгийнхаа 3 дугаар хэсэг рүү орцгоё. Бичлэгийн 3 дугаар хэсэгт болохоор өөрийн гэрлээ хэрхэн таньж мэдэж түүндээ хэрхэн төвлөрөх вэ гэдэг хэсэг байна. Сэтгэл оюун санаагаа зэгцлэхийн 3 дахь түлхүүр бол өөрийн гэрэлдээ төвлөрөх. Бидний хамгийн том зовлон бол өөрийгөө бусадтайгаа харьцуулах байдаг. Өөрийгөө шүүмжлэх байдаг те. Сошиал медиа биднийг байнга бусдын гэрэлтэй харьцуулж өөрийг гэрэлтэй эргэлзэхэд хүргэдэг. Гэвч одоо квантын шинжлэх ухаандаа ч гэсэн одыг бүтээгч энерги гэрэлтэй таны сүнсэнд орших, танд оршиж байгаа энерги гэрэл хоёр яг нэг л энерги. Тэ энд ямар ч ялгаа байхгүй гэд хэлсэн байна те. Хүн болгоны гэрэл таны гэрэл ч гэсэн яг адилхан нэг л гэрэл байгаа. Энэхүү гэрлийг тодруулж бүдгэрүүлээд байгаа зүйл нь юу юм бэ гэхээр бусадтай харьцуулах тэрхүү гэрлээ ойлгохгүй байх. Мөн олон давтагдаад байгаа тэрхүү карма байд. Буруу итгэл үнэмшлийн системүүд байдаг. Бусадтай өөрийгөө харьцуулна гэхээр танаас ялгарч байгаа тэрхүү долгион давтамж vibration-ыг гажуудуулдаг. Оюун санаагаа зэгцлэх үед та харин өөрийн гэрэлдээ төвлөрч чаддгаа гэсэн. Оюун санаагаа зэгцлэнэ гэдэг нь болохоор та тэрхүү өөрийнхөө одоо харанхуй бодлуудыг зэгцлэн, тэрхүү харанхуй бодлуудыг мэдэж таньж эхэлнэ гэсэн. Тэр 80% та өдрийн турш давтагдаад байгаа, өдөр бүр давтагдаад байгаа тэр бодлуудыг ажиглж мэднэ, тийшээ гэрэл тусгана гэсэн. За тэр дотоод гэрэл гэдэг юм хий хоосон зүйл яриад байгаа мэт боловч үнэн дээр дотоод гэрэл нь гэрэлтэж байгаа хүн физик бие дээрээ яаж харагддаг вэ гэхээр түүний хажууд байхад байгаад л баймаар санагддаг те. Яг царай цусны үзэгслэн beauty стандарт яг ийм нүүр царайтай байвал хөөрхөн гэхээс илүү тэр хүн нэг л нүдэн дулаахан, нүдэн гэрэлцэн, цаанаасаа арьсан одоо толис нүүр нь гэрэлцэн бүр тийм болж эхэлдэг. Тэгээ физик бие дээр хүртэл бидний одоо нөгөө хүсэд байдаг гоё өв цэх бие байдаг. Тэр ингэж manifestation болж гарч ирж идэг. Өөрийгөө илүү хайрладаг. Тэгэхээр бид нар гэрэлдээ төвлөрөх нь бол маш чухал. Сүнсний хөгжил Dark Night of the Soul гэж байдаг шүү дээ. Сүнсний хамгийн харанхуй шүнтэй. Энэ нь зовлон төөрөгдлийн үе мэт харагддагч үнэндээ шин шат руу орох хаалга болж идэг. Тэгэхээр бид нар ер нь харанхуй тэр бодлууд, харанхуй хэцүү мэдрэмж байнгын зүхтаадаг тэр зүйл рүүгээ
үнэнхүү нүүр тулж байж энд яг юу вэ? Би яг юунаас айгаад байгаа? Үнэхээр энэ миний айгаад байгаа зүйл бодит юм уу? Эсвэл зүгээр багт миний ухамсаргүйгээр суусан програм юм уу? Матриксийн програм юм уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Тэгээд бид нэр тэр хамгийн харанхуй хэсэгтэйгээ нүүр тулж байж л цаашаагаа би чи ийм гэрэлтэй хүн байсан бэ штэ гэдгийг ойлгодог. За тэгээд энэхүү гэрлийг хамгийн тодруулж өгдөг зүйл бол authentic байдал буюу үнэн байдал. Зарим сүнслэг хүмүүс хэлэхдээ энэ үнэн байдлыг хайраас өндөр дээд тавтамж телефонтой гэж хэлдэг те. За тэгээ матрикст ороод бид нэр ингээд нийгэм гарах болохоор персона буюу маск зүүж эхэлдэг. Хин нэгний дүр төвөрдөг. Үүнийг одоо буруу гэж байгаа юм биш. Тэхээс ч зайлшгүй. Хин нэгний бид нар эрхийг зөрчихгүй тулд те өөрийнхөө эрхийг эдлэхийн тулд заавал персона маск зүүх шаардлагатай болдог. Гэхдээ та тэр маскыг зөвөр илэрхийлж болно. Тэр маск хит өөр хүний дүрд орох те. Таны тэр маск, таны бодол, мэдрэмж гурав хоорондоо хитрхи хол зөрүүтэй болох үед бидний тарих хитрхи их ачааллаж стресс ядаргаанд өртөж эхэлдэг. Тэгснээрээ тэрхүү зүрхнээс ялгардаг зүрхний гэрэл маань, сүнсний гэрэл маань бүдгэрдэг. Тэрийг мэдрэх боломжгүй болдог. Тэр гэрлийг мэдрүүлдэг зүйл нь сайхан үннээрээ л байх. За энэ матриксийн програмчлалтай ийм хүн бол кул, ийм хүн гоё харагддаг гэдэг програмчлалаас илүү яг та гэртээ байхдаа ямар үйлдэлүүдийг гаргадгийг юу боддгийг тэрхүү зөв тавтамжтай бодлуудаа илэрхийлж гаргах түүгээрээ нийгэмд өөрийгөө илэрхийлэхийн тухай ярьж байгаа. Тэгэхээр та жинхэнэ өөрөөрөө байснаар зөвхөн өөрийгөө аз жаргалтай болох биш, нийтийн ухамсарт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм аа гэсэн үг. Таны гэрэл бусдын гэрлийг хасаадаг. Тэгэхээр тэр сүнсний гэрлээ зөвөр илэрхийлэх хэрэгтэй. Тэр нь бол зөвөр илэрхийлэхдээ бүтээлч байдлаар хүнтэй харьцахдаа өөрийгөө зөвөр илэрхийлэхдээ уурлаж уцаарлах бус тайван тогтун аргыг сонгож байх хэрэгтэй. Бусдыг ч тэр өөрийгөө ч тэр шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Тухайн үеийн бодол шүүмжлэл бол заавал үнэн байх албагүй. Зүгээр л танаар урсан дамжиж байгаа нөгөө 60-аас 80 мянган бодлыг чинь л нэг гэдгийг ажиглаж ойлгоод зарим зүйлийг бол өнгөрөөд сурах нь маш амар байдаг. За тэгээд төгсгөлт нь болохоор энэхүү оюун санаа майнда маш сайхан зөв зэгцтэй болгодог аргаа хэлж өгье. Энэ бол journaling and mapping буюу тэмдэглэл хөтлөх, оюун санааны зураглалаа гаргах, сэтгэлээ зэгцлэх хамгийн хүчтэй практик арга байгаа. Энэ зүгээр нэг өдөр тутмын өдрийн тэмдэглэл биш. Энэ бол таны дотоод ертөнцийг гэрэлд гаргаж байгаа сүнслэг практик. Хамгийн тэр харанхуй зүйлийг чинь гэрэлд гаргаж байгаа практик дадлага юм аа. Тэгэхээр neuroscience болохоор expressive writing гэж байдаг. Энэ нь юу вэ гэхээр сэтгэлээ бичгээр буулгасан хүмүүсийн стресс түгшүүр мэддэхүйц буурж байна гэдэг судалгаа юм. Тэгээд метафизикт болохоор бичих гэдэг нь болохоор та бодлоо бодит байдал руу 3D рүү авчран буулгаж байгаа явдал. За жишээ авал бодоод үзье л да. Одоо бидний амьдралд маш их цаг хугацаа, газрыг товчилж өгöd байгаа онгоцыг хүмүүс хэрхэн бүтээсэн бол мэдээж эхлээд энэ нэг юм оюун бодолд үүссэн байгаа тий. Оюун бодолд орж ирсэн байгаа штэ, энэ санааг шувууг хараад юм уу ингээд төрсэн байгаа. За үүнийг хамгийн эхлээд бодлын ертөнцөөс 3D ертөнц рүү авчирсан зүйл юу ээж болох вэ? Тэр зураглалыг гаргасан байгаа тий. Зурсан, бичсэн, тэмдэглэсэн байгаа шүү дээ дэвтэр дээр. Тэгэхээр энэ бол бодит байдал руу авчирч байгаа хамгийн ихний үйлдэл. За тэгээд энэ бол одоо биелэлээ олоход бол маш амархан болдгоо. За тэгээд journaling хий, оюун санааныхан газрын зургийг гаргая гэд эхлээд гоё тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваад үзгээ бариад эхлэхээр хүмүүс яг юу бичих вэ гэдэг дээрээ их уддаг, шаналдаг, тэгсээр агаад тэрийга нөгөө дадал алгаж чадахгүй болцдог. Тэгэхээр яг юу бичих вэ гэдэг дээр өөрийнхөө бичдэг зүйлсүүдээс одоо жишээ болгоод ярилцгаая. Тэмдэглэл нь юу юм бэ гэхээр эдгэрэл мөрөөдлийн аюулгүй орон зай бөгөөд биднэрт өөрсдийгөө ойлгох, суралцахад тусалдаг эрүүл мэндийн дадал зуршил гэж бүр ойлгох хэрэгтэй. Бидний мэдрэмж, тэмцэл, бодол, хүслийг илэрхийлэх боломж олгодог. За биднэрт илэрхийлэгдээгүй
өчнөө олон бодол мэдрэмжүүд байдаг. Тэрхүү бодол мэдрэмжүүд өдөр тутамдаа бас давтагдаж байдаг. Энэ давтагддаг гэдгийг байнга яагаад хэлээд байна вэ гэхээр давтагдах бүр тийшээ бидний анхаарал буюу амьдралыг тэтгэгч тэрхүү энерги урсаж очиж байдаг болохоор энэ нь бүр биетсээр байдаг. Биетсээр байгаа л нэг өдөр ингээ бодит амьдрал дээр manifestation болж гарч ирдэг. Тэгэхээр нөгөө бодол гэдэг чинь энерги мөн тэрхүү энергийг бөөгнөрүүлээд бийжүүлээд байна гэсэн. Бидний бие ч гэсэн үнэндээ энергийн бөөгнөрөл энэхүү ертөнцийн дээр ээжээрээ дамжуулаад төрчихсөн байх шүү дээ. Тэгэхээр бас л ялгаагүй ингээд manifestation болоо гараад ирсэн байна. Бидний бодол ч ялгаагүй. Одоо баг багаар төвлөрж үүсээр агаад төрдгөө гэсэн үг энэ бодит амьдрал. Хэрвээ танд муу бодол мэдрэмж байгаа бол тэр нь заавал зөвөр илэрхийлэгдэх ёстой. Тэгэхгүй бол таны физик бие дээр manifestation болж гарч ирдэг. Үүнийг бид нэр өвчин гэж дууддаг тийм. Өвчин өвдөлт хэлбэрээр булчингуудад бол булчингийн зангирал, хөшөх, ядаргаа хэлбэрээр ингэж үүсээд стресс чинь ерөөсөө илэрхийлэгдэггүй олон бодол мэдрэмжийн нийлбэр гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ стресс бол маш олон өвчний суурь болдё штэ. Хоор тавдар гэд бидний хамгийн айдаг хэцүү өвчнүүдийн суурь болж идэг. Тэмдэглэл хөтлөх, зураглал гаргах гэдэг нь болохоор таны энэхүү олон илэрхийлэгдээгүй бодол мэдрэмж энергийн бөөгнөрлийг гаргах хамгийн сайхан аюулгүй орон зай юм аа. Тэгээд тэмдэглэл хөтлөх журналыг бол зөв буруу гэж юусоо байхгүй. Энэ бол зөвхөн танд зориулагдсан орон зай. Та юу бичгээ өөрөө мэднэ. Үүнийг өнгөөр чимж зураг нааж эсвэл дурын зүйлсээс хараачж болно. Дараа нь тэр хуудасаа ураад шидээд шатаасан ч болно шүү дээ. Бид ихэвчлэн бодол мэдрэмжээ дараад явж идэг болохоор заримдаа бид юу бодоод юу ухамсарлаад байгаагаа бүр өөрсдөө ч мэдэж анзаарах боломжгүй байдаг. Харин өөртөөгөө суугаад тэмдэглэл хөтлөх үедээ бид өөрсдийнхөө дотоод ертөнцийг гайхалтай тод томруунаар сонсож чаддаг. Тэгэхээр юу болоод байгаагаа маш сайн ойлгодгоо. За тэгээ миний хувьд юу бичдэг тухайга товчхон дурдаад бичлэгээ өндөрлөё. За мөрөөдөл зориг үнэт зүйлсээ бичиж болно. Өдөр тутам болон 7 хоногийн зорилт заавал хийх зүйл хүмүүст амласан амлалтаа бичиж болно. Өөрийг тань тижээж баярлуулдаг зүйлсийн чагсаалтыг гаргаж болно. Айдаг зүйлсээ бичиж болно тий. Давтагддаг бодлоо тэмдэглэх нь бол маш чухал. Өдрийн туршид ямар бодол олон давтамжтайг анзаарсан бол энийг тэмдэглэх хэрэгтэй. Олон давтагдаад байгаа сөрөг бодол мэдрэмжийг бичиж тэмдэглэж гадагшлуулж чадсанараа таны тарих оюун зүрхчин дахин тэр сөрөг зүйл дээр төвлөрч энерги зарцуулаад байх хэрэггүй болоод гадагшлагдаж илэрхийлэгдлээ гэсэн үг. Тэгэхээр сөрөг зүйлсийг бичгээсээ айх хэрэггүй. За тэгээд өдөр тутамдаа хэлэх батламж үгсийг өөрөө сайхан бодож жагаад бичээд зохиож болно. Бүтээлч өгүүлэлэг бичвэр туурвиж болно тий. Энэ бүтээлч байдал буюу өгүүлэлэг бичвэр бичих нь өөрийн таны сэтгэл мэдрэмж бодлоо илэрхийлж болох хамгийн өндөр долгион давтамжтай бүр юм бурханлаг зүйл юм аа. Бүтээлч байдал бол бурханлаг зүйл гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр та энэ бодол мэдрэмжээ уран яруу сайхан аргаар хүртэл илэрхийлж болдог байх нь штэ бүтээлч. Тэгэхээр өгүүлэлэг, шүлэг бичиж олно. За мөн мэдрэмжээ зүгээр л зах замбраагүй шууд бичиж болно. Ямар шин зүйлс туршмаар байна тэрхүү санаануудаа, шин санаануудаа бас бичиж болно. Жишээ нь үнэт зүйлсийн чагсаалт бол таны бодол санааны газрын зураг болж идэг. Одоо хамгийн үнэтэй зүйлсээ нэгдүгээр гээд ингээд чагсаагаад эхлэхээр бодол санаа таны мэдрэмж хүртэл юун дээр төвлөрөх үү, хаашаа явж байна гэдгээ тодорхой болгоод ирэхээр бүх зүйл их амархан болж эхэллээд тэр clarity буюу таны доторх имлэх замбраагүй байдал багасаад жинхэнэ тэр сүнсний дуудлага гэрэл гэгээгээ хараад өөрийн зам өртөө сэтгэл шулуудад орох боломжтой. Тэрхүү зам мөрд хүртэл золиос гэж хүртэл байдаг. Өөрөөс гарч болох золиосуудыг хүртэл тодорхойлж бичих хэрэгтэй. За тэгэхээр үнэт зүйлсийн маань чагсаалт яаж бичигдсэн бэ гэхээр нэгдүгээр сүнслэг байдал, хоёрдугаар тэнцвэртэй байдал, гуравдугаар өөрөө өөртөө үнэн байх, тавдугаар хариуцлага, зурдугаарт инэрл хайр тий. Тэгээд зоригтой байх, өөртөө итгэлтэй байх, шудраг байх гэсэн иймэрхүү одоо миний хувьд үн цэнтэй зүйлс бол иймэрхүү зүйл. За энэ дээр ягаад материалын зүйлсийг оруулаагүй юм бэ гэхээр үнэхээр энэхүү үнэт зүйлсүүдэд бид нар ингээд дагаад явж байхад материалын зүйл бол одоо юу ч биш. Түүний сайд эффект болоод хэрвээ та өөрийгөө тэнцвэртэй авч явах тий үннээрээ байгаад хариуцлагатай байж чадах юм бол хүсээд идэг мөнгө төгрөг байр сав бол зүгээр л ингээд
өөртөө л урсгалаараа орж ирж идэг зүйлс яг бидний үндсэн төвлөрөх зүйлс биш юм байна гэдгийг өөрийнхөө сүнслэг хөгжилд бол ойлгож ухаарсан байгаа шүү. За тэгээд Instagram-ын хуудсандаа энэ тэмдэглэл хөтлөлтөөр илүү гоё санаануудыг те яг юу бичиж болох уу? Journaling тэр зураглалыг яаж гаргадгийг тэднэрийгээ ингээд оруулчих болохоор Instagram-ийн Soul Sister 11 цаг 11 хуудсандаа байгаарай. Дараагийн бичлэгээр уулзъя. Маш их баярлалаа. Subscribe тавьчаад арахаа мартваа. Баяртай.